энэ сайхан баян сайхан энэ байгальтай тал дүүрэн халиурсан энэ тариан дотор хараад сэтгэл маань одоо уяраад би трактор комбайн мэргэжилтэд бодоод өнөө өөртөө одоо газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаж байна. 1979-оос эхсүүлээд ер нь манай Монгол улсын газар тариалангийн үйлдвэрлэлд 2 дугаар аян эхлээд явагдаж исэн. Энэ аяны үед ирж ажилласан эхнийх нь аянаарууд манайх газрыг бол дандаа хөмрүүдэн хаагаж уриншаа хийж тариагаа тарьдаг байсан. Гэтэл энэ аяны үед бол хавалтын техникүүд орж ирж газрын өөрсийг хөрсний эдэгдэл, салхины эдэгдлээс хамгаалж хавж боловсруулах техник технологи орж ирээд мөн зэрэгцүүдэд уринш байгаа талбайгаа дандаа зурвасанд оруул зурваслан тариаллах ийм системүүд орж ирж өөрчлөлт шинжилтийн энэ үйл ажиллагаанууд бол одоо явагдаж энэнд бол хар баг залуу насаараа зориулж сурч мэдэж ингэж ажиллаж байлаа. Тэгээ өнөөгийн нийгэмд одоо бол техник шинжилт маш их өөрчлөгдсөн, газар тариалангийн үйл ажиллагааны шинжилт маш их явагдаж байна. Халбадын энэ сайхан баян тансаг энэ газар бол одоо дандаа сүүлийн үеийн шинэ техник технологи орж ирж мөн нөгөө агр техникийн маань өөрчлөлт болоод одоо тэг элдэн шүүртээр өөрчлөгдөөд эргээд одоо бас энэ зурваслан тариалтын систем рүү орох шаардлагатай байна гэдэг явцын дунд бол ингээд хосолсон ийм системээр ингээд үйл ажиллагаа ингээд явж байгаа. Тэгээ манай энэ залуучууд бол зах зээлийн шилжилтийн үед бол маш их хэцүү газар тариалангийн үйл ажиллагаа бол зогсон байдалд орсон. Өнөөдөр бол халхалт бол тэр үед явагдаж исэн газар тариалангийн үйл ажиллагаа өнөөдөр мөр тэрнээсээ илүү эрчимтэй явагдаж хойч үе залуучууд бол маш их эрчимтэй энэ олон газрыг ингэж үр тариалж одоо улс их орныхоо бүтээн байгуулалтанд ингэ ажиллаж байна. Одоо өөрийнхөө мэдэж сурсан энэ бүх үйл ажиллагаагаа одоо энэ хойч үе залуучуудаа хэлж зааж бас одоо мэдхгүйг нь зөвдөж ингэж өнөөгөө ажиллаж байна. За би 1977 онд энэ сангийн аж ахуйн эвдийн төвөрөний илгээлтийг одоо эл төдөв гэдэг эвдийн төвөрөний дараагаас эл төдөв гэдэг хүнээс одоо эвдийн төвөрөний одоо залуучуудын алтан медальтай ингээд энэ багш би хэлбэрэн захиалын багшхөө эвдийн төвөрөний илгээлтээр ингэж ирж өөрийнхөө одоо зүрх сэтгэлийн дуудлагаар энэ баян тансаг халахгүй нутагт ирж амьдсан. Ингээд би трактор комбайнчин болоод одоо би уран хагалгааны авраг болоод мөн улсын авраг болоод одоо өдийн нутагтаа энэ үр хүүхдүүд одоо энэ сайн сайхан энэ залуучуудыг одоо даагуулад одоо ингээд сайхан амьдарч байна. Газар шороо амьдралуудыг халахгүй буцалж байна. Ийм учраас энэ хүүхдүүд ар араасаа ирээд хөдөлмөрийг унтруул амжилтыг одоо дээдлэж явж байна. Энд би маш их баярлж байна. Би 1964 онд Өнгийн сангийн аж ахуй трактор маш болж ажиллаж байгаад 78 онд аймаг намрооны томилтоор халхлын сангийн аж ахуйд ажилласан. Халхлын сангийн аж ахуйг эзэмших залуучуудын хөдөлгөөн өрнөжсөн нам үйлдвэрлэгээ залуучуудыг эсээд шилжүүлж ажилладаг би ирсэн. Халхлын сангийн аж ахуйд намайг ирэхэд техник хүн хүчний хувьд бол шин техникээр хэдий хангасан залуу болсон хүчнээр дутмаг байсан. Бид нэр эдэн цөөхөн бадлаг тустай хойшоо сангийн аж ахуйнаас ахмад трактор самаачд ирж ажиллаж байсан. 31 жилдээ болж байна. Бидний үед ч бас намар орой ажил хийдэг үл ихэнх ажил хийж үедээ үдчихэд за яг тэр үдчин техникийн хүчнийхээ үед солиглол зохиог гэж манай алгын сангийн аж ахуйч бас дээгүүр ордог өндөр зэрэглэлийн аж ахуйд тооцогдож байсан. За тэр үеийн механикжуулыг тэр үеийн манай та урддаг цэнтргээд энэ хоёр хүн согсож байна нэ тэрний зэрэгээ. Намрын салхинд